XB podcast-ийн season 2-ын 3 дахь дугаар. За тэгээ 7 хоног болгон сонирхолтой зочноор бас уулзуулахыг хичээдэг байгаа. Тэгээ энэ удаагийн зочноор за одоо e-sport-ийн тэр дундаа Counter Strike-ийн одоо Gossip Bear гэж хэлэх бах те. Ховжив за мэдээллийг хүргэдэг, энүүгээрээ бэлтгэн контент хийдэг. За мөн одоо яг одоо Counter Strike-ийн Major тэмцээнийг шууд амжуулалтын кастер хийж байгаа Дайма маань ирсэн байна. За. Ирсэнд баярлалаа Дайма. За, ирсэнд баярлалаа. Би анх удаа бас юм ярилцлагын хэлэлт орж үзчихэв тий. За, цууншлах сайхан. Сайхан. Аха. За, Дайма минь эхлээд бас нөгөө мэдхгүй хүмүүс байж магадгүй. Аха. Тэгээ өөрийгөө бас товчхон танилцуулчихгүй те. Аа, за намайг Бадам Дэмдэн гэдэг. Одоо 24 настай. Аха. Тэгээд ер нь YouTube дээр одоо Counter Strike-ийн тоглогчдын түүх, дасгалжуулагчдын түүх, тэгээд одоо ер нь Counter Strike-ийг та яг одоо сонирхоход юу хэрэгтэй вэ? Тэдний талаар л ер нь контент хийх гэж байдаг те. За. Major эхэлсэн байна. Ерөөсөө би бас яг зүгээр гоё үзэж байгааг хүсдэг байхгүй те. Бас фэн байхыг хүсдэг. Тэгээд таамаглаагүй зүйлүүд ер нь миний хувьд бол их боллоо. Гэтэ яг зүгээр мэрэгжлийн үүднээс бол бас чиний хувьд ямар хөө бай? Ер нь яг ямар хөө өрнөж байна одоо? Аха. Яг ер нь ингээд бас нэг юм үйлдэлтэй байд юм шиг байна. Хит хитэн мейжер ингээ явсны дараа ингээд нэг юм амар апсетууд гарч ирдэг. Аха. Энэ мейжер дээр магадгүй бидний хинээч төсөөлөгөө топ багуудаас биш өөр багаас авраг авч магадгүй. Тийм бас мейжер өрнөж энэ. Тэ. Миний хувьд бас тэгж харж байгаа. Ер нь бол яг одоо нүү энэ дугаарыг хүрдсэн бахад нөө плей-офф эхэлсэн л байх юм байна л да. Одоо үл яг тэгвэл яг сонирхолтой би бас нэг асуулт сууж. Одоо нөө плей-офф эхэлсэн багт хоёулаа одоо өмнө ярилцсан шүү дээ. Тэгээд цацагдах өдрөл 9-7 хоногийн нэгд өдөр даваа гараг цэцэгтэн. Тэгээд хоёул яг өмнө нь нэг сонирхолтой таамаг бие биенээсээ гаргачихв. За тийм. Тэхүү те бас дараа нь үзэх сонирхолтой те. За чиний бодлоор ер нь яаж за семифинал, гранд финалыг хоёулаа таамаг гаргаж. За тийм. За чиний хувьд. За мэдээж би Монголд тэнд байхыг хүсэж байна. Тэгээ хүн болгол хүсэж байгаа тийм ээ. Тэгвэл энэ жил яалчгүй физиклийн жил юм шиг надад мэдрэгдээд байгаа. Физикийн жил үү? Тийм. Симпл угаасаа яг амар үлээ те. Тийм. Тэгээ дээрэс нь одоо юу гэдэг аренад үзэж байгаа үзэгчид ч гэсэн ер нь бүгдээрээ л элижийн талд байх болов. Би ч өөр Америк тоглогч. Аха. Тэгээд одоо carry гэж бас аренад тоглодог мундаг хүн байна. Симпл байна. За ер нь бол миний хувьд физикл ан тийшээ гарах болов гэж бодож байна. Аха. За нөгөө талаас гэх юм бол за бид spirit vitality-ээр аль нь ажих юм үнэхээр хэлж мэдэхгүй. Тийм би бас тийм. Гэтэ би бас яг адилхан байгаа шүү. Гэтэ одоо нөгөө нэг плей-оффын 8 баг шалгараад гараад ирсэн чинь одоо нэг сошиалор ер нь хүмүүс ихэвчлэн за Монголцд амар том боломж байна гэж хараад байгаа шүү гэн тийм. Фуриаага нөгөө талд тэндээс бол Монголц бүгдийг очих потенциалтай байгаа. Тэгээд гранд финалд бол гарах бүрэн боломж байна гэж хараад байгаа боловч би бас чамтай бас магадгүй санал нэг байгаа. Фейз дээр бол энэ жил фейз бол аюултай үнэхээр аюултай л тийм. Тэгээд гранд финалд бол баг фейз гараад ирсэн баг магадлал бас өндөр. Тийм болохоор нөгөө нэг манай монголчууд ч аюугаа шүү дээ. Ингээд юмыг амар бүлийдэг төртэй тийм. Тэгээд нөгөө К яг байн гэлдэж шүү дээ. Энэ залуучууд хин ч үргүй гэдэг шиг тийм. Тийм болохоор одоо ямар ч сан энэ дугаар цэцгэж яхад юу болсон байхыг бол мэдэхгүй байна. Ямар ч сан би бас фейз гэж юу бас бодож байгаа шүү. Тэгтээ бас Монголд байгаас гэж бүгдээр л хүсэж байгаа. За үзэгчтэй холбоотой асуулт асууснараа бас үргэлжлүүлээд иймэрхүү ярьж. За ер нь кастригээд хэр их бүлийдүүлж байна? Яаж байна? За яг кастер хийж хахад эхний өдөр бол би бол хил ам орооцолтод ерөөсө болохгүй байсан. Тэрэн дээр бол би өөртөө санал нэгж байгаа. Шүмжүүдээ ч гэсэн хүлээж аваад би ер нь гэхдээ нэг тийм бүлэж үсэж ер нь дасцсан дөө. Манай Counter Strike сонирхдаг хүмүүс ер нь амар токсик хүмүүс шүү дээ. Тийм тий. Өөрсдөө тоглохдоо ч токсик тий. Тэгээд дараагийн өдрүүдээс би яг өөрөө анзаарчлаа гал ер нь гайгүй болоод хил ам зөвшрөөд яг сүүл Монголын тоглолтын дээр бас жоохон сандарсан. Яг Монголын тоглолтыг тайлбарж таарсан уу? Тий. Тэгтээ яг өөрийнхөө хэмжээнд бол гайгүй тайлбарсан. Яг тэгтээ бас хүмүүс бас нэг юм хүлээгээд байгаа шүү. Одоо би заавал К байх ёстой юм шиг тий. Хүн болгоо өөр шүү дээ. К яг одоо жишээ нь юу гэдэг өөр бол хувийн шалтгааны бол бас ES-ийн ирэх боломжгүй болсон байгаа байхгүй юу? Уг нь тэ invite хийсэн бэл тээ. Тий. Тэнгүүт ингээд К яхаг бас нилээн ихэд бас намайг бас заавал К ах шиг байх ёстой юм шиг бас нилээн шаардж харагдчихэл.
Тэгээ яг бас би бас нэг шууд амжилт үзээ. За бас даймагс лааж ин да. Комент уншчихлаа. Ер нь кастрыг хэр үт юм бэ? Яг ингээ момент акшн болгоныг тайлбарлаж байгаа шүү дээ. Тий, яг миний төсөөснөөс бол жоох хэцүү байсан. Аха. Чи гэдэг өмнө нь яг шууд стример ч юм уу юм кастер юус хийж байгаагүй. Тэгээ өмнө зүгээр нэг анх мэддгүү бахта копирайт маяг авдаг гэж мэддгүү бахта нэг удаа тоглолт шууд ингээ пластикийн дүрсийг аваад стрим хийчихгүй юу. Тэгсэн чинь нэг бодлоо тэгээд хаалтцсан. YouTube бууц ч нөө. Нөгөө нэг копирайт аваад стрим шууд зогссон. Шууд уу? За одоо яг нэг одоо энэ удаагийн матчаар шууд ESN бол альбиос нь эрэхтэй дамжуулж байна тий. Яг одоо нэг хүмүүст бас энэ талаараас зүгээр жоохон мэдээлэл олох гэнд яг ч одоо альбиос нь эрэхийг автیں۔ Ямар шат амжилттай байдгийг гэдэг ч юм уу тий. Энэ талаар бас мэдээлэл хүргүүл яадан бол. За тэр мэдээж мөнгө төлж авд юм шиг байна. Тэр дүн нь бол нэлээд өндөр байгаа юм бас. Би тэр нэрийн юуг нь бол сайн мэдэхгүй байна. Тэг зүгээр ESL-ийн стриминг шууд амжуулахын тулд бас нэлээд өндөр дүн яригадаад байдаг шүү. Пластос адилхан л байгаа. Тэгэхээр нөгөө K-ийн хувьд бол OneXBet-тэй холбоотойгоор гаргаж бас яг шууд амжилт ирэхийг авч чадаагүй юм шиг байгаа тий. За яг магадгүй зүгээр иймэрхүү юм байгаа юу? Хэрвээ зүгээр Монголс финалд гараад ирчих юм уу? Сайнаар бодгот тий. Тэгвэл K-ийн яг финалийн тоглолтыг ч юм уу тайлбарлах ч юм уу тиймэрхүү яриа байгаа болоо. Бараг л үгүй болов гэж бодож байна. K хөдөн өтөвч юм шүү бүр. Тийм үү? Тийм л юм За. шүү. За тийм ямар ч үзэгчтэй хандаж хэлэхэд те К яхыг үсэ бид нар бүгд дуртай, би ч дуртай те. Тэгээ яаж ч үсэн бас багасаа л үзчихсэн. Багаас л одоо К ч юм блэ 10 хэдэн жил каст хийж байгаа гэлээ. За одоо нэг 9 жил. Тийм л 9 жил ч маш удаан каст хийж байгаа гэсэн шүү те. Тэг ямар ч энэ удаагийн матчаар тэгээд цагийн хувьд ч нэлээд өндөрлөлтэй байна. Тэгээд мэдээж Америкт болж байгаа тэмцээн болохоор цаг айгүй зөрүүтэй байгаа. Тэгээд дээрэс нь кастын хувьд чи юм байгаа ч гэсэн идүүлээдээ сайхан плей-офф эхэлсэн. Монголцоо сайхан үзцгээе. Бид нарт бас альбиосны эрэхтэй Монгол шууд амжуулт байгаа болохоор байгаа зүйлтэй л талархаад үзцгээе гэж миний хувьд бас хэлмээр нэ. За, дайма ер нь бол одоо gossip era гэж ярьдаг те. Ховж era гэж ярьдаг. Тэгээд ер нь бол яг e-спортын ертөнцид одоо бол маш том юм мачурын дараа бас энэ том солилцоо янз бүрийн юм болох юм шиг л энэ талаар бас яг юм жоохон gossip era-наас ярилцъя л та. Юу болж байна. Одоо ер нь бол яг e-спорт ертөнцид яг ямархуу том шар мэдээнүүд явж байна. За ямар ч тач Liquid баг бол ростер чинь хийх нь тодорхой болсон. Шүүи явах уу, Knife явах уу гэдэг бас амар сонирхолтой. Ер нь бол Knife л байх болоо гэж ярьж байна. Knife бүр өөрөө би дараагийн тоглолтод байх эсгэж мэдэхгүй байна гэж өөрөөсөн мэлээ. Тэгэхээр тийм бэл. Liquid бол нэлээ ростер чинь хийгдэх байх. За тэгээд өөрөх юм бол за хэрвээ Маоз бас мейжер авч одоо төрөлт нэлийн хол за гранд финал явж чадахгүй бол гэлж байна. Бас ростер чинь хийгдэж магадгүй. Маузын хувьд бас тийм бяцхан асуудлууд байгаад байгаа юу тий. За энэ мейжер дээр бол нэлийн муу оролцлоо. Гэтэ одоо плей-офф та гарч ирсэн баг тий. За ростер ченжүүд хувьд тийм байна. За өөр тийм шар мэдээ gossip ховж юу байна. За би энийг ярьж болох юм бол. Гэхдээ яг ойлоо яриад болохгүй л гэсэн. Чингис Warriors багаас одоо Cools гарч байгаа. За. IC-г стилер авсан. Тэгээд тэр та IC-г стилер авсан үсэ тодорхой байсан мэт. Тий. Тэнгүүт дахиад нэг тоглогч гарсан E-Fire юм шиг үлээ. Тэгээд оронд нь хүн аваад уг нь ярьсан байсан юм байна. Тэгээд тэр хүн буцаад гарсан байна. Тэгэхээр бас Чингис Warriors багийн бас оршин тогтлын хувьд бас жоох асуудалтай байгаа юм тий. Хоёул яг Монгол багуудаа ярьсных за яг зөвхөн Монгол сэлтгүү ер нь Counter Strike-ийн яг e-спортын түвшинд одоо Монголын түвшинд community нь ер нь ямархуу байгаа вэ? Ер нь одоо Монголын араас гарах одоо хэмжээний баг ч юм уу те. Ер нь хэр ойрхон байгаа вэ гэдэг ч юм уу. Энэ талаар бол чиний хувийн үзэл бодол ямархуу вэ? Тийм за энэ Counter Strike гэдэг тоглоом дугасаа яг ингэж удаан дарангуул тогтоох айгүй хэцүү болоод байгаа шүү дээ. Тэгэхээр хаамгал шүү те. Тий. Тэгэхээр одоо ямар тач одоо энэ Blitz, Techno, MZ, Senzu 910 гэсэн рострыг давж гарах баг хизээ нэгэн цагт гарч ирнэ тийм ээ.
За тэнгууд одоо манай Монгол улсын шигшээ баг гэсэн бүрэлдэхүүнээр тоглож байгаа шүү дээ. Тий, Монгол цуглаа тий. Тий. Яг ингэж одоо шигшээ баг гэж одоо 5 хүнийг нэрлэх нь бас зөв юм уу те? Одоо Монголч баг одоо чинь шийдвэр гаргаад нэг хүнийг хасаад өөр хүнийг оруулж ирэхэд тэр хүн шигшээ багт орох юм уу? Тэгээ бас одоо юу гэдэг юм. За одоо Монголс нэг өдөр ялагдлаа гэхэд нэг баг одоо монголчууд нэр гаргаж ирлээ шүү дээ. Тэнгүүд тэр баг нь шигшээ баг биш. Монгол шигшээ багаараа явах юм уу гэдэг бас нэг тийм амар жоохон монопол баг үүсгээд байгаа юм шиг нэг юм чамд бол тэгж анзаарагдаад байгаа. Хэрвээ нэг өдөр монголцынхан ингээд бусад монгол багуудыгаа хожиж чадхаа байлаа гэж үзэхэд монгол шигшээ баг хэвэрэл байх юм уу гэдэг тийм. Гэхдээ ер нь одоо тэр яг монголцыг хожиж хэмжээний тийм потенциалтай баг гарч ирэхэд ер нь чиний хувьд ойрхон байгаа юу? Хол байгаа юу? Эсвэл хэдэн жилийн хугацаа хэрэгтэй ч юм шиг. Одоо бол над бол хол харагдаж байгаа ер нь. Тийм бах те. Миний хувьд ч бас тийг санаж байгаа. Гэтэ одоо нөгөө нэг e-спорт ер нь яг тухайн улс оронд хөгжөхөд яг юу нь илүү түлхэц болтой. Юу нь илүү чухал байт юм бол. За e-спорт хөгжөхөд ер нь бол тухайн тоглогчид нь хүүтэн сэрүүн уур амьсгалтай оронд амьдардаг байх хэрэгтэй юм шиг байна. За наа чи ямар сонирхолтой байна. Тий, одоо халуун оронд амьдардаг тийм халуун орноос гаралтай e-спортын тамирчин гэвэл би л мэдгүй. За тэгээд хүн ам бол нэг бас чухал биш. Хүүтэн сэрүүн байдаг учир нь одоо яа гэдэг нөгөө нэг PC тоглоомын газар ингээд тийм л баг. За тэгснээ бас нөгөө талаараа халуун оронд e-спорт хөгжсөн тийм юм байдгүй юм байна. За тэгээд хүн ам их байх нэг чухал биш. Одоо чинь хятад нийтгэгт бол e-спорт байхгүй шүү дээ ер нь. Тэгэхээр энэ e-спорт гэдэг бол ерөөсөө бүгд л нэг серверл тоглож байгаа юм чи тий. Дэлхийн хаанаас байна. Тийм болохоор одоо Монгол байна уу, 300 мянган хүн амтай байна уу, тэр үл ямар ч хамаагүй. За тэгээд дээрэс нь эдийн засгийн орчин бас айгүй чөлөөтэй байх хэрэгтэй юм шиг байна тий. Одоо чинь сая Eternal Fire баг гэхэд л нэг туркуудын баг. Одооны авраараа. Тий. Одоо туркод одоо нэг спорт гамблингийн сайтуудыг хориглоод тэгээд Eternal Fire баг одоо энэ ростро хадгалж үлдэх боломжтой болсон юм шиг л шүү дээ. Тэгээ авраа руу явсан. Сөрөг сонсогдож байсан. Тэгээ багаараа тэр чигээр авраараа болсон шүү дээ. Яг одоо зүгээр нэг арт түмний одоо ингээд одоо чинь яг PC тоглож байгаа хүүхдүүд маш их байгаа. Тэ. Энэ талаараа бас хүүчид юу хэрэг болт юм бол одоо чинь. Одоо манай Монголд яг дилайгүй яг тоглох боломжтой байдгүй. Эсвэл серверийн асуудалтай байд юм уу? Ямар нэг юм асуудлууд байдгүй Монгол хүүхдүүдийн хувьд бол. За Монгол хүүхдүүд яг Аз тоглоход бол 90 пингтэй тоглож байгаа тийм ээ. За тэгээд зүгээр премьер дарахтаа бол 60 пингтэй тоглож байгаа. Тэгээ яг зүгээр яг манай Монгол багууд гадаад одоо онлайн тэмцээнд орохоор жоохон өндөр пингтэй л байт юм шиг байна. Тэр нь л нэг асуудал баг. Баг зэрэг асуудал байж байна. За яг хоёул одоо яг жоо Монголын талаар ярина. Монголцоос гадна бас яг e-спортын багууд ярэ тэ. За одоо Чингис Хориос байгаа. IC байгаа. За өөрчн яг одоо яг e-спортын одоо организм болоо явж байгаа чинь. Eruption байна. Eruption байгаа тийм. За Bizarro гэж байгаа, Cube гэж байгаа, Hans байгаа. Hans байгаа тийм. За ийм багууд байна. Энэ дотроо нэг Месад бол үгүйсээ бүгдээрээ талархах хэрэгтэй юм шиг байна тийм. Месагийн тэмцээнүүд бол маш гоё яг дараагийн бас юмнуудыг бэлдээ явж байгаа юм шиг. Нөгөө нэг Atox-тай холбоотой зүйлүүд яриа л да. Atox-ийн одоо сая зүйлд нэг допо мэдгдэл хийсэн байсан гэдэг чи тийм. Яг ямар асуудлууд болсон бэ энэ? Энд бас чи ингээд яг тэр багт бас яг зүү өсний шийтгэл нь оногдсон гэж боддгоо. Эсвэл бас хатуудсан гэж бодож байна уу? Ер нь тоглолчдын хувьд бас яа зүгээр энэ талаараас хоёлоо ярилцсан. Хоёулын нэг өөрсдөө чөлөөтэй үзэл бодлоор бол хамаагүй шүү тийм. За би бол одоо айл таллаа л гэж хэлмээр байна. За яагаад вэ гэхээр за би тэр хүмүүсийг төлөөлж ярих нь бидээж зөв биш зүгээр энэ бол миний л хувийн бодлоо. Бид нар буруу чимэр зөв ч юм ярьж байна шүү дээ. За нэгт Добо Кабал 2 бол Добо Кабал 2 ах маань бол хүртэх ёстойгоо хүртсэн гэж би бодож байна. За харин MIQ Zesta Accuracy 3-ыг бол би
тэгж бодохгүй байна. Жоохон шитгэл натуудсан гэдэг ч юм уу. Аа. Хамгийн Гэхдээ яг хав ингээд зүгээр 8 сар гээд өнгөрч байгаа нь бас их юм. Тэнгүүт нөгөө талаасаа Монгол бүх багууд матч фиксэдэг гэж би сонсч байсан. бүх багууд уу? Тий. Яа. ESL Challenger тэмцээнүүд дээрээ. Одоо үзэгчдэд бас яг тайлбарлал тоглолт 8-aalцсан гэсэн үг үстэй тий. Тий. Тоглолтыг одоо өөрчлөн тохиролцсноо гэсэн үг тий. Гэхдээ мэдээж Монголч бол тиймэрхүү тоглолтод бол оролцохгүй. Яг үнэ. Монголч бол одоо бүр дээшээгээ дэлхийн топ HL TV-ийн топ 5 багийн нэг болчихж байгаа шүү дээ. Тэр Монголч бол тиймд оролцохгүй. Бусад багууд нь нэгэн тиймд оролцоод тэнгүүт Atox баг тухайд Хансаас Зеролтыг авсан байсан юм байгаа. Кабал бол алидийн зодог тайлцсан. Тэгээд Зеролтыг алдсандаа Ханс ч өөрөө Месагийн баг шүү дээ. Тэнгүүт Меса Atox-ыг одоо мэдээлсэн ухааны юм болсон гэж байна. Чиний хувьд тэгж бодож байгаа. Тэг би бас тийм ээ. Энэ тэгээ бас өөрөө нөгөө нэг цаашдаа e-спорт эзлэх байр суурь эсвэл хөгжих явцад яг энэ матч фиксинг бол маш их том одоо буруу нөлөө өстэй тий. Тийм одоо спорт гэмблинг гэдэг чинь одоо тухайн спортыг аварна. Гэхдээ нөгөө талаараа алдчих болно гэдгийг л тэгээ яаж алж болт гэсэн бүгдээрээ харлаа тий. За ер нь яг иймэрхүү бас юмнуудыг бид нар хоорондоо мэдээлэлээ солилцох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд цаашдаа чамаг яг иймэрхүү төрлийн контент хийгээсэй гэж үзэж байна. Одоо чи нөгөө нэг би ингээд чамаг нэг одоо нөгөө Монголын зөвхөн сагсан бөмбөгийг тайлбарладаг нэг контент үүдэн штэ. Одоо нөгөө юу гэдэг үлээ тэр чи бас яг юм gossip юмнууд ярьдаг. Санжаагийн подкастаар гараад тийм угнаа гэдэг нэг залуу. Тийм угнаа. Яг тэр шиг зүгээр хаамаагүй те зүгээр гоё. Тэр нь ч өөрсдөө л ч бидний яриа зөвч байхад буруу жаагалгүй те. Энэ үл зүгээр gossip яриа те. Бас яг чамаг иймэрхүү юмнуудаас хийгээд гэж хүсдэж шүү айгу гоё. Энэ бас нөгөө талаараа тэр контент гэсэн одоо үндэсний дээдлийг үзэхэд маш олон хүмүүс нөлөөлж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Амар гоё. Үзэхэд бид сайн тэрийг байн үздэг. Тийм болохоор чамдсан хийгээсэй гэж хүсэж байна. Чи тэгтээ бас яг e-спортыг үзээд ч юм уу яг хэдэн жил болж байна. Яг ийм фэн бейс нь байгаад. Би яг нэг 2018 оноос өөрөө тоглоод эхлээд тэгээд үзээд хэлсэн үү? Тийм ерөөсөө бүр асар суг тоглодог байхдаа л Tiger Мазала энтер гэл одоо манай Монголын хуучин багууд шүү дээ тий. Мазала энтер ч тий. Тэгээд бүр яг тэдний тоглолт моглтыг үзээлээ. Тий. За Зилкахтай кастыг хэрвээ. Зилках бол үнэхээр мундаг. Яг одоо тэр тоглолтыг одоо анализ хийж байгаа, тайлбарлаж байгаа, хоолойныхоо нөнгө айсан чи яг үзэгчд дасаагүй гэж магадгүй тий. Тэгснээ юм хурган юм жоок шидчихдэг тий. Тэр Зилкахаас бол үнэхээр асар их юм сурахаар. Бас өөрөө хувьдаа каст хийдгүүсэн тий. Тий. Өөрөө чанел дээр. Тий, чанел дээр хийдгүүс. Тэгээ одоо сайтгтээ бас Зилкахыг үзээд надад бас духтай байгаа. Ийм ялангуяа ингээд ийм ямар том толгойтой нөхөр вэ гэдэг шиг тий. Тиймэрхүү жижиг юм панчууд аюу гоё байхгүй тий. Би бас нөгөө сая сүүлийн фейстэй тоглолтыг бас асарт гадаа терраст үзээд яг цуг монголцоод гоё дэмжиж үзээд яг Зилкахын кастер тарлуу байл. Аюу гоё. Хүмүүс гоё хүлээж авч илээ тиймэрхүү юм дээр. За кастрийн хувьд дараагаараа яг ингэ ажиллая гэж бодож байна. Одоо К яхал ганцаараа каст хийх юм уу? Чи ер нь бас хийх үү хувьдаа? Ер нь одоо яг ES-ний дараа ч юм уу? За би ер нь кастер хийдэг юм уу гэж бодож исэн ч юм уу юм байна уу? За одоо ер нь хүн өөрийнхөө хувийн чанал дээрээ каст тоглолт шууд дамжуулах гэх юм бол мэдээж бооцооны сайтуудтай хамтрах хэрэгтэй тийм ээ. За тэнгууд тэр бол одоо хомигдчих шиг байна. Монголын нөхцөлтэй. За тэнгууд би бол одоо жишээ нь юу гэдэг нэг ESN дэр ч юм уу иймэрхүү албан байгууллага дээр очиж каст ч юм уу тийм. За би бол тэгтээ тийхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл за би ер нь өөрөө ингээ контент хийж эхлээд ер нь бас одоо янз янзын спонсортой хамтраад бас өөрөө нэлээ юм авцсан гэж боддог байхгүй юу. Би бас тэрэндээ бас жоохон гимшээд идэв ингээд юу ингээл бах юм авцсан. Тэгээд одоо би ер нь өгөх цаг нь болсон даа гэж бодоод миний бас Counter Strike-ийн мэдлэг, мэдээлэл тэгээд одоо юу гэдэг тайлбарлах ур чадвар ч гэдэм үү. Адгүй энэ дээр
би бол өөрийгөө өгж байгаа гэж харж байгаа. ESN-ийн цалин нь бол надад хангалттай бол мэдээж биш. Бас нэлээ бас баг одоо чамлахаар цалин авж байгаа ч гэсэн зүгээр өөрийгөө бас нэг сориод үзье те. Цалин мөнгөдөө чухал биш та. Тийм. Нэгт өөрийгөө сорих байна. Хоёрт нөгөө нэг өгж байгаа гэдэг те. Мэдээлэл өгч байгаа те. Гуравт гэх юм бол би өөрөө дуртай байгаа болохоор миний одоо шүн орой хизээч байсан хамаагүй ерөөсөн нойр хүрэхгүй те. Гоё тоглолт үзье. Тэрэндээ би өөрөө кайф аваад зөрөөд реакшнгаа гаргаж байгаа нь надад бол гоё байгаа. Кастиг нэг иймэрхүү зүгээр би сонирхоод сууж байгаа шүү. Одоо бид нар нэг өөрсдөө үзэнгүүт нэг хамаагүй үздэг штэ тий. Жинхэнэ траш ток мок тий. Яг ингээд нэг юм үзээ сууж ах нэг тим талууд чи ингээд гарч ирэх гээдээс үе байна уу? За жишээ. Одоо яг та жишээ нь одоо би бол чинь амар токсик үздэг байхгүй юу? Ер нь бол сог мог тий ингээл одоо найзтай бас тех гэдэг тий. Нэг ингээл авчих байсан штэ гэдэг ч юм уу тий. Нэг тлийг барьжлахгүй шүү дээ каст их чинь тий. Тэгээ яг тиймэрхүү юмнууд гарч ирэх гээд бас гарч ирэх гээд байдаг. Үгүй энэ яаж бодож байгаа. Яаж бод тэр яг үзчихэд үзсэнгүү тэр чинь айгу муухай сонсогдсон юм шиг байна бас тий. Яг үндэ бид нар бүгдээрээ л тиймэрхүү траш ток хийгээл үзчихэл байгаа шүү. Тэгсэн мөртлөө яг каст тэгж хэлхэнгүүт бас жоохон онцгүй санагдсан байж магадгүй. А нөгөө талаараа бас надаа бас нэг юм нь болохоор нэг ийм юм жоохон сонь санагдсан. Тэгээ яг тэр тоглолтыг чи дамжуулж гин үү үгүй байх маньсаа мэдэхгүй байна. Тэгээд амар яг энэ дээр бас би л адилхан л үзэгч штэ тий. Яг нэмээд нэг жижигхэн шүүмж байгаа даа надаа. Яг бид нар бүгд кэх тассан байж магадгүй л зүгээр одоо энэ ES-ийг урдчилж таамаглаад байгаа надад жоохон таалагдаагүй. Одоо яг каст хийж явах үед чи нэг 5-2 харьцаад үлдсэн байлаа гэхэд за энэ раундыг ч юу авах нь тодорхой боллоо доо гэдэг ч юм уу. Ингээ урдчилж таамаглаад байгаа нь жоохон таалагдав. А энэ дээр гэх юм бол би яг чи байсан уу? Би ингэсэн байхгүй. За би яг одоо ярьчих. За. Би бол байгаагүй. Манай хүмүүс за надтай цуг тайлбарлаж ирсэн хүмүүс маань тэгж хэлхийг анзаараад тэгээ би комент уншингууд урьдчилж таамаглаад гэдэг байна гэдэг шүүмж ирэнгүүт нь би тэрийг нь бас өөр дээр за би бас нэрийн гэх юм бол ингэж болохгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээд ер нь тэгээд 5-9-2 5-9-1 үлдэх юм бол за одоо тэр тоглогч 5-9-1 авч ижил одоо раундыг авах тий. Одоо бага аварч чадна тий. Клач раунд хийх хэрэгтэй боллоо гэдэг ч юм уу тий. Түүнд одоо ийм буу маань тэр чадах уу гэл яг эцсийн мөч хүртэл нь одоо сейвл гээд буцах хүртэл нь би бол ер нь яриа л байгаа. Одоо чи бол яг гэхдээ тэрэн дээр чи гэхдээ магадгүй зүгээр тим комент уншаагүй байсан бол одоо яг бид нар бол үзэж байхдаа шууд хийдэж штэ. За энэ юу н ударчлаа даа гэж шууд өөрсдөө таамаглаад байдаг штэ тий. Ер нь гэхдээ тим комент ч юм уу тим шүүмж ирээгүйсэн бол чи юу н бас тиймэрхүү алдаа гарах байсан. Бас гарах байсныг үгүйсэхгүй штэ тий. Тий. Тэгэнгүүт одоо нөгөө яг иймэрхүү жижиг юмнууд дээр бид нар өөрсдөө ингээд кэхтэй харьцуулж эхэлт юм л дээ. Кэх болохоор тэрийг аюу гоё авч гардаг. За энэ ингээд хүнд байдалд орчлоо доо гэдэг ч юм уу тий. За ингэсэн нь бол зүг болоо даа гэдэг ч юм уу ингээд гоё хөнкөө гарчдаг тий. Тиймэрхүү юмнуудаас суралцах хэрэгтэй юм шиг байна. Ер нь миний би бас адилхан үзэгчөө тэгээд яг боддоор уулзсан завшаан дээр нь бас хилжлээ. Тэгээд манайхан бол гэхдээ ямар ч сан шүүмжүүдийг гоё хүлээж авч байгаа, анзаарж байгаа юм биш үү. Гэтэ бас манайхаа шүүмжийг хүлээж аавнтай доромжлыг бол хүлээж авах алба байхгүй гэдгийг бас манайхаа маш сайн ойлгоорой гэд би бас хэлчих болгоо. За тэма YouTube суу хөтлж байна. Яг энэгүүрээ цаашаа явах уу? Яг Counter Strike-ийн чиглэлээрээ цаашаа тагнаад контент хийгээд. Тэг явна. Одоо бас зөрүүд бас зөндөө олон Counter Strike-ийн талаар контент хийдэг хүмүүс бас гарч байгаа шиг байна те. Тийм байлээ. Бүрстэ янз бүрээрээ л гарч ирлээ. Тийм байлээ. Би бас одоо ингээд нэг YouTube-ийн нэг тийм юу гэдэг чинь community гэх юм уу? Одоо чиний контентыг үзээд ижил төстэй контент гарч ирдэг ч юм уу те. Тэгээ ингээд үзээд тахад маш олон төрлийн контент гарч. Тийм байлээ. Болцлоо. Тэнгүүт одоо би яаж тэр хүмүүстэйгээ өрсөлдөх вэ гэхээр одоо би бол тэр edit медитэ мундаг хийгээд тэднээс илүү edit хийнэ гэж байхгүй юм лээ. Тэр одоо мундаг гоё edit хийдэг хүмүүс л. Тэгэхээр би одоо контентынхаа агуулгыг, чанарыг илүү дараагийн түвшинд хүргэх тал дээр ажиллаж байгаа. Одоо би ингээд бас ESN дээр каст хийгээ сууж байхдаа бас юм гоё контентын санаа бодож л байна. Гэтэ яг зүгээр одоо ингээд бос хүмүүс нэг жоох юм аль биесны мэдээлэл хүргэдэг тийм хөөш. Чи зүгээр л ховч юм яг тиймэрхүү чиглэлээр бас яг явал айгу гоё хаа. Тэгээ зүгээр нэг амар юу хэрэггүй шүү дээ. Edit медитэ зүгээр гоё өөрийнхөө бодлыг хуваалцаад жижиг ховж юмнууд хуваалцаад тэрний талаар үзэгчдийн хоорондоо ярилцдаг ч юм уу те. Яг
комментээр ингээд ярилцдаг. Нэрийг бас хүмүүс амтнаас мэдээлэл цуглуулдаг. Одоо нөгөө Newsack гэдэг шүү дээ. Бас яг адилхан хүн амтнаас авсан мэдээлэл агаар амжуулдаг. Үзэд бид нэр аягүй сонирхолтой байгаад тийм. Тэнд бол ерөөсөө битүү ховж ивэл. Тийм, яг л ховж ивэл яваад тийм. Тэгээд тэгсэн мөртлөө яг нөгөө нэг Монголын хипхоп юм зах зээлд өөрөөс аягүй бүгднтэй нь гоё холбоотой. Тэгээд нөгөө талаараа тэр нь бас яг л нөгөө нэг үзэгчтэй аягүй гоё нөлөөлөх боловсрал юм шиг байна тийм. Бүх юмыг гоё ингээд тунгааж идэг ч юм уу те. Тэнгүүт бас манай контрийнхан бас тийм биш юм аяж яхад. Тэрийг чамд хэлж болохгүй хаамахаа гэл те. Өөрсдөө юу? Тийм. Яг тоглогчд маань өөрсдөө юу? Тийм. Би бол тэрийг багийн эзэд мэдтэй л холбогдож авдаг. За Монголын Аз дахь ноёрхол гэж ярьж баг зүв баха. Зөв. Тийм. Тэгээ ярьж тий. Монголын Аз дахь ноёрхолыг давж гарах зүгээр асаа байла Монголын төвшөнд ярьсан шүү. Аз багууд хэр байна? Ер нь Counter Strike. Яг бас Монголын төвшний потенциалтай багууд гарч ирж байгаа юу? Таялуу Linevision яриаггүй шүү дээ. Өөр багууд ч юм уу. Эсвэл одоо шинэ төрж гарч энтгэг багууд ч юм уу. Тиймэрхүү юмнууд байгаа юу? Солонгос гэхдээ ер нь байдаг байхаа тий. Одоо солонгосч ерөөсөө League of Legends тий. Лолдоо олцоо ноёрхсон юм шиг байна тий. Тэгээ Филиппинууд байна. Филиппинууд ч нөгөө нэг юундаа ноёрхсон. Mobile Legends гэдэг ноёрхсон тий. Ер нь яг ойрын үед эсвэл Монголын ноёрхлыг чи ер нь хэдэн жилдээ буухгүй байхаа ч юм уу. Чиний зүгээр бас л үзэл бодол. 2026 гартал ер нь буухгүй. Орой 2 жил. 2026 он дуустал. Орой 2 жилтэй гэсэн үг шүү дээ тий. Яг манай залуучуудын e-спортын нэг насжилт гэж байгаа. Би мэдэхгүй шүү. Би зүгээр бас л өөрөөр ярьж байгаа шүү. Тэнгүүд насжилтын үед ер нь манай залуучууд хэр вэ? Одоо дэлхийн багуудын хувьд бол тий. Манайх бас яг энэгээс илүү боломжтой болоод яг энэ ростроор одоо цаашдаа хэдэн жил тоглох боломжтой гэдэг ч юм уу. Чамд бас иймэрхүү бодол чиний үзэл бодлын хувьд. За миний бодлоор бол яг хувь тоглогчд яг хэдэн наснда хамгийн сайн хамгийн prime хамгийн эд үеинд байдаг вэ гэдэг одоо миний тийм бас контент хийсэн. За. Тэрэн дээр би юу гэж ярьж байгаа вэ гэхээр ер нь ингээд суперстар тоглогчдыг ганцаараа захад яг 25 наснда хамгийн өндөр амжилтаа үзүүлж байгаа. Яг prime time нөө. Тийм. Ихэвчлэн гэсэн үг. Тийм. Буудалт туршлага юмд бүрдэж байна. Тэ? Одоо Simple байна, Nico байна, Fallen байна, Zayvu байна, Apex байна. Тийм. Zayvu бол яг өнөөдөр 25 настай. Zayvu чин яг 20 тийм залуу хүн билүү те? Тийм 2000 он ахгүй. Тийм үү. За. Тийм. Тэнгүүт манай чин Apex ч юм бол 30 гарсан шүү дээ. 31 тэл 32 тэл ч лөө. Тийм 30 гарцсан баха. Тийм 30 гарсан тийм. Манай идэх юм бол за Blitz одоо надтай 24 тэй. 910 надаас нэг дүү 23 тай. Үлдсэн нь бол болоогүй шүү дээ. Тэгэхээр нас бол бүр цаашаа хэдэн жил тоглож болно. Зүгээр яг юун дээр ингээд одоо ноёрхлоо алчдаг гэхээр тоглолтоо өөрчлөхгүй хэтэрхийг судлагддаг. Тиймэрхүү асуудлаас болоод ер нь ноёрхлоо алчдаг. Гэхдээ хэрвээ өөрсдийнхөө тоглолтоо ингээд сайн өөрчлөө те багийн дасгалжуулагч Мара гэж хүн байгаа. Бид нар одоо Мара гэж мундаг дасгалжуулагч байгаа болохоор бас тийм ноёрх өдий одоо удаан ноёрхоод байгаа шүү дээ. Тийм. Ер нь яг Марахыг ярьсан дээр соёлыг ярьчээ. Марах одоо яг энэ коуч хийгээд хэдэн жил болж байгаа лээ. Коуч хийгээд Checkmate-с хойшоо гэдэг чинь 2000 Checkmate-д анх Мара өөрөө байсан юм уу те? Өөрөө байгаагүй. Биш өөрөө коуч байсан юм уу? Тий. Зүг. Тэгэхээр бүрдэл Please технологид анханасаа байсан гэсэн үг юм биш үү те? Тий, тэр чинь 2022 он. Биш тий 2022 те. За Марах бол яг үнэхээр Марахт бол нэр респект шүү. Тэгээд яг Марахтай адилхан зүгээр би бас нэг ийм мэдээ сонсчихсон. Цилкахыг бас коуч хийх гэж байгаа гэдэг ч юм уу иймэрхүү мэдээ сонсчихсон. Ер нь бол яг Марахтай адилхан ингээд бас манай монголчууд ингээд гоё коуч байгаа юу? За одоо энэ Чингис Warriors-ийн дасгалжуулагчийг бас Carnage гэж хүн байгаа тий. Тэр хүнийг бас мундаг дасгалжуулагч гэж ярьдгийн. За тэгээд
хурцаа авах байгаа. Eruption багийн тасалжуулагч байгаа. За тэгээ бусдаарч Ер нь дээр нэг Maracol гэж ярьдаг те. Маш гоё заримдаа амар гоё агрессив байдаг те. Тэгээд яалтч нүуд бүр Чингисийн завчлал юу лээ? Тим нэг юм явуулсан уу? Чингисийн завчаа. Чингисийн завчаа гэдэг. Тэ. Одоо яг нөгөө нэг e-sport өөрсдөө тоглож байгаа хүүхдүүд маань 910-ыг нөгөө нэг бас л энэ нөгөө нэг бид нар сонсч ирсэн л мэдээлэхгүй нэг дарахын PC тоглолтог л хүүхдээсэн гэдэг байгаа байхгүй. Тэ. Тэгж жагаад бас айгүй бас агрессив байдлаар Монгол сток гівгэнд ороод ирсэн тэ. Тэнгүүд яг үнэхээр сайн тоглогч бол яг энэ мэрэгжлийн багууд тоглох боломж нь ирүүд хүүхдүүд. За яг юу юм шиг байгаа. Мэргэжлийн сайн тоглодог хүүхдүүд бол Монгол асар их байдаг. Тэгвэл яг мэргэжлийн багт ингээд удаан амжилт үзүүлэх гэх юм бол тэр хүүхдийн толгой бас айгүй чухал. Хандлага айгүй чухал. Хүмүүжил. Тий. За тэгээд дээрэс нь ар гэрэн дэмжиж гинүү дэмжихгүй байна уу. Тэгээд одоо хүмүүжил гэдэг бол одоо бас нэлээд том асуудал болчиход байна л да. Одоо юу гэдэг хүмүүсийг ингээд одоо жоохон тиймэрхүү одоо хүн гэдэг чинь өөрөө хүн шүү дээ AI биш. Хүн үргэлж зөв шийдвэр гаргахгүй. Тэнгүүд тэр хүүхд одоо юу гэдэг баяхан нэг хүүхд ингээд жоохон тиймэрхүү шийдвэр гаргаад ч гэдэм өсвөл жоохон тиймэрхүү буудлаа гэж бодоход яа юу ч гэдэм үү те иймэрхүү хандлага гарч болохгүй байхгүй. Нэг багийн үн рүүгээ товтлох ч юм уу те. Тэр биеийн хилэмж одоо юу гэдэг ингэж мэнгээл одоо тиймэрхүү биеийн хилэмж ерөөсөө гаргаж болохгүй. Тэгээд дээрэс нь тэр хүүхдийн толгой бас аягүй чухал. Одоо баг тоглоно гэдэг бол өөрөө яг ингээд хүмүүсийнхаа байрыг нөхөөд яг нэг хүн шиг хөдөлдөг тийм ээ. Тэр хүүхд бас өөрөө санаачлагтай тоглодог байх хэрэгтэй. Тэнгууд одоо юу гэдэг бас нөгөө талаас эсрэг багийнхныхаа тоглолтыг одоо үзчихэд бэлдээд тэнгууд тэрийг нь зөрөөд уншдаг ч гэдэм өөрийнхөө тоглолтыг бас өөрчлөх тийм хувьсах чадвартай л байх хэрэгтэй л доо. Техно өнөөдөр яагаад Монголд тийм удаан байгаа те? Анх гарч ирэхдээ бүр амар боддог хүүхд гарч ирсэн шүү дээ. Чекмейт байх та. Сүр сар хийсэн. Одоо тэнгуү тоглолт шаал өөр. Амар бодож та. Бараг ингээд яг би бас анзаарахтаа зүгээр технологи зүгээр ингээд зарим тоглолт бүр бамбаш өгдөг те. Тий. Бүр яг бамбаш өгдөг те. Өөрөө гарч өгөөл. Тэнгүүд би тэнд чинь амар олон тактикаа бодоод үзчихтэй технологитой бодолдог болцсон. Тий шүү дээ. Яг тэгж ярьдаг те. Тэг яг зарим тоглолт зүгээр бамбаш Марахын нэг технологи урдаа бариашаа гэдэг. Тэгсэн яг бүх юм тэнд ингээд манайхаа бүгдээрээ ингээд төлөвлөгөөтэй за бидний мэдэхгүй маш олон зүйлс байгаа болохоор энэ багцсан одооний ингээд ростраараа маш амжилттай явж байгаа шүү. Тийм. За дэма иймэрхүү асуулт байна. Монголын яг энэ амжилттай явж байгаа гэсэн багийн систем байгаа хөх тий. За тэгэнгүүт одоо чинь нэг тэмцээнд Монголд явахдаа хідүүний бүрэлдэхүүнтэй ямар энэс үзэсгэлэнт аягүй сонирхолтой байж магадгүй. Чи бас энийг энэ талаар чамд мэд болоо гэж бодож байна. Тэгээд яаж ямар хүний бүрэлдэхүүнтэй ямар тэр хүмүүс нь ямар мисттэй явдیں۔ Бидний зүгээр урд гардаг 6 хүнээс өөр ард нь ямар баг ажиллаж байгаа. Энэ талаараас биднэрт хуваалцах боломжтой. За нэг тэрийг би бол яг тодорхой мэдэхгүй зүгээр өөрийнхөө үзснээсээ влог нь үзээд. За. За бусад багуудтай харьцуулаад ярьч те. За мэдээж медиагийнх нь гэж нэг 2-3 бол явж байгаа. Тийм бай. Медиаг баг угаасаа байлээ те. Бүх тэмцээнд. За тэгээд бусад багт бол одоо жишээ нь менежерүүд нь цуг явдаг. Манайд бас менежерүүд нь цуг явж байгаа хаа. Каза харагдаад идэв шүү. Влогууд нь харагдаад те. За тэнгүүт за нэг спортын сэтгэл зүйч яг ингээд бусад баг бол одоо жишээ нь юу гэдэг. За дайнд бол одоо жишээ нь зөвхөн e-спортын сэтгэл зүйч гэж тусдаа мэрэгчлэр төгссөн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Дайн улсад уу? Тийм дайн. E-спортын сэтгэл зүйч гэдэг мэрэгжил байдаг гэж үү? Тийм. Одоо дайн улсад тэр нь бэлтгэж байгаа гэсэн үг. Одоо Каригны ихнэр тийм мэрэгчлээ. Nice ямар гоё тийм. За. За тэнгууд манай Монголд бол тийм хүн байхгүй шүү дээ. Тийм учраас юу гэдэг ямар нэг жудоон ч гэдэм үү зүгээр нэг одоо өөр спортын сэтгэл зүйч ажилуулдаг юм шиг байгаа. Спортын сэтгэл зүйчгээ байгаад илээ. Тэр бас влогн дээр бүр харуулсан шүү дээ тий. Тэгээд залуусаа та нар хинт ч үргүй гэнгээл бүр тий. Тэр гэхдээ байнг ууш зүгээр нэг удаадаа л гэсэн юм шиг. Тийм үү. Тий. Одоо бол баг сэтгэл зүйч бар марах өөрөө хэлж байгаа шүү дээ. Тийм л аа. За тиймэрхүү мэстүүд өөр. За тэгэл ер нь тиймэрхүү бүрэлдэхүүнтэй явж байгаа л. Тэр нэг 10-аад хүний 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явдаг.
Тийм л гэж магадгүй юм байна те. За нөгөө нэг бэлтгэл хийдгийг чи юу гэж ярьдаг лээ? Ингээд нэг кемп гэдэг лөө. Boot camp гэдэг шүү дээ. За boot camp дээр ингээд яг чи нэг багийн boot camp юм ч юм уу хийсэд явж ирсэн үе байгаа. Тэгээ би IEC-ийн boot camp-аар орж исэн. Кулс байхад. За. Тэгэнгүүт яг тэр яг boot camp-ээр хийсэн явж байгаагууд яг тэр нөгөө залуучууд нөгөө нэг тэр чи ажил хэрэг болгоцсон байгаа шүү дээ. Яг бэлтгэлээгээд эндээ хамт амьдраад ингээд явж байгаа. Энийн нөгөө нэг одоо би ингээд мэрэгжлийн тоглолт болъё гэд тоглож болох гэсэн маш олон хүмүүс байгаа шүү дээ. Түнгүүд яа тий бүрхэл бүтэн цаг зав бүх юм хаях хэрэгтэй байдгүй эсвэл одоо ингээд нэг оюутан байлаа те инженер сурдаг оюутан байлаа тэнгүүтлээ бас East Counter Strike сонирхдог тэг ингээд тослуулах боломжтой ч байдаг юм чиний төвд бас энэ дээр юу гэж боддог. За миний хувьд бол үнэхээр амжилт үзүүлэх гэвэл бас бүх юмаа л хаях байх гэж бодож байна. Бараг уу. Манай тавын хувьд тавлаа найз хүнтэй тавлаа найз хүн байхгүй. Энэ Twitch-ийг найз хүнтэй л гэсэн шүү дээ. Бусд нь л юм байхгүй. Мэдгүй. Техно найз хүнтэй тийм шиг байгаа юм бас. Бас байгаа шүү юм гэж. Тэнгүүд л яг яагаад ингэж суусан бэ гэхээр бүгдээрээ л бүх юмаа зөвөрлөдөг шүү байна тий. За одоо Синзүү сургуульд явдаггүй бах. Тийм бах. Угаасаа сургуульд явах боломж байх. Тий. Донк сургуульд бүр явахгүй. Spirit Dog. Гэхдээ Spirit Dog ерөнхий боловсролын юугаа эзэмссэн болоо. Эзэмшээгүй шүү дээ. Бүр үү? Тийм. Тийм үү? Тэгээ Dog бол бүр сургуулаа хаягдсан болохоо зарчаад. Dog гэхдээ ер нь өөрөө хүн нь тийм гоё гай байлаа тийм. Тэгтээ бид нар төгс хүн гэж ярьдаг шүү дээ. Одоо сургууль, эхнэр хүүхэд, Counter Strike бүх юмыг зэрэг амжуулж чадсан юм бол FaZe Clan-ы ажил Carry гэнэ. Carry нь бол бүр бизнесийн чиглэлээр мастерын диплом хамгаалсан байгаа байхгүй. Хажуугаар нь Counter тоглож исэн, Astralis FaZe Clan тоглож исэн. Бүр ингээ онгоцны буудлын дээр ингээд хичээлээ хийгээд явдаг байсан гэж байгаа байхгүй. Тэ тэгэхээр бас Carry нь бол үнэхээр мундаг. Одоо өөрөө яг Counter Strike тоглоо хэдэн жил болж байгаа вэ? За бүр тийч одоо аль дээр вин л Carry 1.6-аас хойш тоглож байгаа шүү дээ. Тэ. Аль дээр вин л Carry юмсан тэ. Одоо бас багаад ер нь айгүй гоё авч явж илээ гэж байна. Яаж яахт бүр ийм дэлхийн топ өндөр түвшинтэй. Одоо бусад хүмүүс нь их бүх юмаа хаяад энэ өндөр түвшинд гарч чадахгүй багт Carry-гийн зүгээр хажуугаар сургууль сурцсан ихнэр мэгтэртэй болцсон тий. Тий. Ихнэрнээс ч тийм гоё мэрэгчлээ гэж шүү дээ. Тэр ихнэр нь нөвтөлийн найз хүн байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь нэг хэсэг нэг Instagram-аар битүү явжсэн шүү дээ. Тэг чанаа нэг нөвтөлийг тэгээ явахаас нь өмнө хаяад тий. Тийм шүү дээ. Тэгээ зураг мургууд нь амар яваад шүү. Сэвэгдээд. Тийм. За яг бас одоо ингээд нэг манай зүг чөлөөтэй ярьдаг болохоор юм сонирхолтой асуултууд асууж байгаа шүү дээ. Монголд баг биш байсан бол байхгүй байсан бол за яг одоодсэн чамд дэмждэг баг байгаа дэлхийн хэмжээнд тоглож байгаа те. Тэр багч ямар баг вэ? Яагаад? За тэр ингээд өөрсдөө л байна л та. Би бол анх Jim Iskender 2 багт Virtus Pro-гийн бүр амар том фэн байсан. За тэгээд Iskender явсны дараа Liquid-ийн фэн болоод Iskender гагаад тэгсэн чинь одоо болохоор би ер нь жоохон Spirit-ийн фэн болоод байгаа сүүлийн үед бол. Хувь хүнээс шалтгаалж юм эсвэл багийн системээс нь тэгэж гоё фэн гэж. Одоо жишээ нь бид нар бол чинь одоо яг би чинь хүлэмж үздэг байхад Роналдо хаана байгаа багийг л дэмждэг хүмүүс маш их байдаг шүү дээ. Тэгмүүд яг e-спортын чиглэлээр ингээд медиа юм хүргэдэг, контент бэлтгэдэг юм ус арай өөр юмыг харддаг юм уу? Яг зөвхөн одоо Spirit-ийг дэмжиж байгаа чинь нэг тоглолчтой сүрлсэн үү эсвэл арай өөр юмнууд харж Spirit-ийг дэмжиж байгаа юу? За хувь тоглогчтой гэх юм бол за би Donk бол мэдээж одоо номер 1 шалтгаан тийм ээ. Бүр үнэхээр тэр бүр яг төрцөн гай шиг айлээ. Бүр юм нэг хүний контрыг бол үнэхээр Donk-оос харж байгаа. За тэнгуут Shiro байна. Shiro-гийн түүхэн бас өөрөө гоё. Одоо Actem багаас Gambit багийн үндсэн ростер руу ороод бага чирээд өөрөө Actem-аас гарч ирсэн юм уу те Spirit тий? Юу Gambit Actem. Тэнгуут Gambit-ийн үндсэн ростер руу ороод тэнгуут бага бол нэлийн чирдэг байсан. HL TV-гийн топ 3 тоглогчийн нэг болж исэн. За тэнгуүтээ яг Shiro бол мэдээж бас тийм мундаг тоглогч. За тэнгуут миний яг
хамгийн хайртай тоглогчд Magic гэсэн байхгүй юу? За. Нэг юм яг бандгаар Тий. үстэйгээ идэж нэдэжлээ. Тэр гай болохоор тэр гай би ер нь технотой амар зүүрлэхэд айгуу дуртай. Бас анх гарч ирэхдээ юм амар бууддаг, багаж хэрдэг, амар интерфраг хийдэг юм сүр сар хийсэн тоглолттой байжгаад одоо тоглолтоо шаал онд болгоцсон. Ингээд ийм амар бодож тоглолдог те. Багтан донк ороод ирсэн. Одоо би нэг хүн алах га яах вэ? Донктой гоё хоолоодыг хийгээд өгье. Тийм. Тийм. Технотой холбож ярихад техно яг нөгөө чи яг сүр сар чекмейт тогтож би чекмейт гэдэг багийг би сүлд мэдсэн баггүй. Одоо бас өөрөө нөгөө нэг гоё фэн оголохоор за ямар энэ тоглолт нь хаанаас бүрдсэн 5 гараад ирж үүдэж юм дэ. Ер нь Монголын ихний он жилүүдэдсэн техно яг л амар байсан шүү дээ. Яг 4K гэдэг амар клаш тоглолттой те. Тэнгүүд яг энэ тоглолтоос нь одоо бол яг нөгөө нэг бамбай гэдэг шиг ингээл маш мэдээлэлгүй ингээ явж байгаа боловч хувийн хүмүүжлэн гэж нэг амар юм байгаад шүү дээ технологи. Тий. Бүх юм яаж исэн ч гоё 50 юм. Тэгээд нэг хожигдсан ч нэг дараа нэг ярьслага үг. Тэр ярьслагууд болгоно нэг юм айгүй гоё 50 байгаадсан багтнаас айгүй гоё нөлөөлдөг. Тэгээд тэрнээс магадгүй нөгөө нэг хүмүүжил гэж хэлэх бах тий. Тий би тийг амар гейминг гэж байсан шүү дээ. Тэдний актив багтан тоглодог гэсэн. Амар гейминг гэдэг актив байсан юм уу? Амар гейминг гэдэг баг байсан юм уу? Тийм байсан. За. Актив сонсож байгаа. Тэр үед дасгалжуулагч нь хэн байсан бэ? Нэг одоо Cube-ийн дасгалжуулагч хин гэж хүн байдаг байхгүй юу? Би нөгөө нэг тоглолтын нэр Анселмах. За. Анселмах тэгж ярьж ирсэн. Ингээд яг битэд ингээд бэлтгэл өглөө 9 цагт эхлэнэнгүүт нөгөө тоглогч нь бол ингээд унтчил байдаг гэж байгаа байхгүй юу? Bootcamp дээр. Нөгөө техно чи жоохон хүүхд ерөөсө bootcamp дээр хонж болохгүй гэрээсээ яг өглөө ирээд орой буцдаг тийм цагийн үеэр ажилладаг байсан. Тэгсэн чинь ерөөсөө ингээд өглөө болгон багийнх нь унтчил байна bootcamp дээр. Тэнгүүд техно 8:45 гэхэд хаалга тогшоол сэрэгдэг. Тий. Тэгээд бүр bootcamp дээр хондгоо гэрээсээ ингэж явдаг байсан юм шүү дээ. Тий. Тэнгүүт нөгөө багийнх нь ингээд bootcamp дээр хонж иж те. Өглөө унтчил байна. Тэнгүүт техно ирж багийнхнаагаа сэрийгээд хаалга балбаж. Тэгэхээр одоо тэр хүний сахилга бат. Яг үнэ. Мүүжил. Тэгэл мундаг хөвгөл байгаа юм л та. Шарату технологи хэлжтэй. За бас нэлээд юм ярьсан байна. Тайма өнөөдрийн ч яг манай нэвтрүүлгийг ивент Sweet компани бүтээгдэхүүн байгаа. Бис чамд асуулчмаар ер нь тайма одоо юм снэк ч юм уу эсвэл хэр иддэг вэ? Ер нь одоо юм стримийн үеэрээ ч юм уу яг контент бэлтгэхтэй ч юм. Ер нь снэкэд ер нь хэр дуртай төрлөө. Би яг юу яадаг вэ? Стрим хийж захтаа бол идэхгүй. Тийм үс идэж болохгүй бах тий. Тэгтээ ер нь би ингээл юу гэдэг. Дандаа ингээ ам гэд нэг хөдөлж идэг дандаа. Дандаа одоо чипс мипс те. Самар мамарч байт юм үзэн янз бүрийн юм ингээд амаа 50 байлгадаг кино мөн үзэж байгаа. Окей, nice. За бас хоёулаа өндөр яг манайх бол чөлөөтэй шүү. Сайхан. Тэгээд манайс компаниас гардаг пампан чипс байгаа. Би ингээ хоёулыг задлаа. Тэгээд чи бас идэд үзээр тослог багтаа их гоё чипс байгаа. Бус чипнээс давуу тал бол маш тослог багтаа чипс байгаа. За энэ оригинал болон чизтэй төрлөөд нэ. За тэгээд бас яг манай нэрийн бүтээгдэхүүн Sweet Essence компани компот байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол бас 600 г-ийн юм аягтай савлахыг тавьсан байна. Ер нь Джимс хэр үддэг вэ? Джимс иднэ. Ер нь идэх үү те. За би бас даймонд ингэж юу халбаг мэт аваад чи. Халбаг тавих аваад чи тест. Опа. Тийг чи нэг удаагийн халбагнууд байсан да. Тэгээ бас талсан дээр энэ задлж. Эс очиж ороод ирсэн. Энийг задлж чадахгүй байсан. Манай нэг цаг л явд юм дөө. Одоо ер нь нэг 70% орцсон баха. Одоо яг одоо гоё ярилцмаар байгаа зүйлсээ тэгээ ярилцаал дуусаад энэ метраж нэг 50 минутаас нэг цагийн хооронд л. Энд ихтэй бас подкаст их бас үнэтэй болсон юм шиг үн тий. Ер нь тийм. Одоо жишээлбэл тэр хөрөмжлөхэд 3 сая зөвхөн аудио өөдрөө файл болгодог. Тийм. Тий. Энд тэр аяа явж байна. Тэрийгээс тавих юм марччихээ.
Яах вэ? За тэгээд чи өмнө нь мандарины компот гэж юу харж байсан уу? Нэрээ сонсож байгаа хүн. Монголд анхудаас мандарины компот нэвтрүүлсэн баг шүү. Тэгээд сонирхолтой санагдах хүнээс сонирхолтой зочин ирсэн юм чинь. Тэгээд мандарины компотыг хийгээд үгээ. За Тэ. Бас ер нь бол мандарины компот гэж юу байдгүй. Тэгээд Sweet Essence компани буюу манайхаас гардаг байгаа шүү. За ингээд шүүстэй чи. Миний хувьд бас нэг мандарин жимс би нэг цуврал рил хийдэг байхгүй. Тэгээд нэг мэдээллүүдэд цуглуулж байгаа. Мандарин жимс нь өөрөө нэг хүний дурсамжийг сэлрээдэг жимс гинэ. За. Яалчгүй ингээд нэг мандариныг үнэрлэнгүүд л нэг юм жоон бахта. Одоо ч манай жоон бахта гэр оролт амьдэрдэг байхад. Ингээд мандарины альсыг ингээд пишн дээр тавьчихдаг гэсэн дурсамжийг би юусэн мартдаг байхгүй. Тэгээд тэр пишнгээс түлэгдээд нөө мандарины альснаас үнэрч байгаа үнрүүд амар гоё. Тэгсэн чинь угаасаа л нөгөө нэг юм дурсамжийг сэтрээдэг түр шинжлэх ухаанаар батлагдсан тим жимс юм байлаа. Би бас өөрөө жоох идчихээд чипс идэж болон чөлөөтэй. Манай жоохон баг ч нөгөө монголчууд яг нэг солонгос явдаг давлгаа эхэлсэн байсан юм шиг байгаа. Тэгээ аав ээжээр намайг солонгос төрүүлчихэд монгол руу зүгээр танихгүй хүн дөгөө явуулсан байдаг шээ. Тийм. Монголцолоо тэгээд би имийн өвгөнд өссөн. Дөө Монгол явчихад танихгүй юм дөө. Тийм. За тэгээд бас Rice Cracker бас манайха яг энэ ташрамжилчтэй бүх хүнсний дэлгүүрүүдээр хоёр дээр нэг байгаа шүү дээ. Хоёр төрлөөс нь авбал нэг төрлөө манайха өнгөө өгч байгаа. Тэгээд хүүхдүүд аягүй дуртай байдаг. Будааны жигмэг үү шүү дээ. Будааны жигмэг байхгүй. Тэгээд Rice Cracker-аас хоёр дээр нэгээр авах боломжтой байгаа шүү. За тэгээд яриандаа эргээд орё. Таймаа. Ер нь яг e-спортын чиглэлээс өөр хийдэг юм юу байгаа вэ? Хүмүүс юм мэддэггүй. Тийм юм байгаа юу? Хийдэг юм уу? Тэ. Зүгээр яг хийдэг ажиллаж байж болно юу ч гэж болно. За өөр одоо надад хийсэн ажил бол байхгүй байгаа. Оюутан. Аюутан. Тэгээд одоо удахгүй болох гэж байгаа. Nice. Тэгээд ер нь одоо хүүхдээ төрхөөр баг нэг сар мар контент хийхгүй яг цэвэр эхнэр хүүхдээрээ хараад болно гэж. За тэгээд урдс маш гой мэдээллүүд хүргэж ин тэгээд аймаа нөгөө нэг контент манс метрачтай. Тэгээд яг төсөөлт нэг иймэрхүү зүйлд асууд юм манай. Өнөөдрөөс нөгөө нэг нэвтрүүлэгт өргөж явахдаа за иймэрхүү зүйлүүд ярина да. Эсвэл иймэрхүү бас ярих боломж олдсонгүй дээ гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд байвал бас энэ боломжийг бол манай шууд чөлөөтэй болгодог шүү. Яг одоо л дээ чиний open mic-тэй чи юу ч ярьж болно. Хүмүүс бас өвлгөө өгч болно гэдэг ч юм өөрийн дотор бодож байгаа бүх юмнуудыг ярьж болно. За би нэг юм хэлмээр байсан юм уу яа. За одоо би одоо яг ES энэ каст хийж байгаа шүү дээ. Каст хийж хахад би бол одоо за би бол гайгүй заяа. Би бол одоо угаасаа л одоо юм бүли мүли хараал ирвэл бол зөндөл сонсчихсан те. Яг дэмжлэг хүмүүс бас дэмжиж байгаа комментүүд маш их ирж байгаа. Одоо тэр нь ч магадгүй бас одоо намайг бүлийж байгаа хүмүүсийг ингэ нөхөөд байгаа байж бас магадгүй. Тэнгүүд манай нөгөө үеийг маань бас арай л жоо хэтрүүлж байгаа юм санагдаад байна. Яг үнэ би тэр хүмүүс бүр ингэж сүүл рүүгээ өөрөө дуртай юм а тайлбарлах гээд байгаа шүү дээ. Тэнгүүд тэр үзэгчдийн сэтгэлээс болоод тэрнээсээ бүр айгаад те бүр ерөөсөө хүн өөрөөрөө байж чадахгүй бүр тийм над бүр ажиглагдаад байгаа байхгүй манай цуг каст хийж байгаа хүмүүс. Би тэгтээ яг энийг бүр албаар яг маргаж ч юм нүүдэр ч юм энэ хэсгийг бүр ил болгоод оруулна. Ягаад гэвэл яг ингээд хүмүүсийн сэтгэлээс болоод өөрөөрөө байж чадахгүй байна гэдэг чинь айгүй муу байхгүй. Тийм бүр тэр хүмүүс ингээд өөрсдөө хүчээр кей ах болох гээд байгаа юм шиг те. Хүн шиг болох гээд тэр хүмүүс таалагдах гээд ч юм уу. Тэгэхээр бас айгүй надад айгүй санагдаж байна. Бид нэр зүгээр л YouTube руу ороод ч юм уу телевизээр 2 канал бүргүүлээ үнгүй үзэж байгаа шүү дээ. Их хэлээрээ шүү дээ тий. Нэг ч дүүр бид нар өөрөөсөө гаргаагүй шүү дээ. Яг энэ хүн чинь нэр хүрэхэд тий. Тэнгүүд ийсэн л одоо уг нь асар их мөнгө гаргаад тэр хэрэг нь олдож аваад тий. Эн чинь бүр маш олон хүний ажил байгаа шүү дээ. Тий. Та цаана ажиллаж байгаа медиа алба байгаа. Энэ каст руу дүүж байгаа цалин гээл шууд амжуулалт гэдэг чинь маш их мөнгө
биднийг зүгээр гоё үзэх юмтай байлгахын тулд үзэх дуртай багийн чинь үзүүлэхийн тулд энд маш их юм явж байгаа болохоор тэгээ манайхаа бити ингээд бүх юмд муухай хандаж тэгтээ бас ойлгож байгаа нь бас зарим нь тэгтээ айгүй гоё ойлгож хүлээж авч илээ нэг бид нэр ингээд үнгүй ингэж үзүүлж байхад нэг яг үндэ баярлах хэрэгтэй байхгүй те манай монголчууд хөлбөмбөгөөр дэлхийн түвшин ингэж гараагүй шүү дээ сакс л одоо гоё хөгжиж байна багийн спортын төлөөр хаач манайх спортын төрөл ингэж амар дэлхийн хэмжээнд хүрч тоглоагүй өөрсдийн гэсэн багаа дэлхийн хэмжээнд харнаа гэдэг чинь бидний хувьд бол аз жаргал واخгүй тийм болохоор энийгээ сайхан гоё хүндлээд үзсгээе гэж би бас хэлмээр байна. Би бас ялч бас энийг хэлмээр санагдав. Тэгээ би ихэд л одоо жишээ нь яг орой 10 цагт DSN студ дээр очиод тэгээ өглөө 9 мөс гэж гарч байгаа. Тэнгүүт маргааш нь гэртээ очиод ерөөсөө нам унтаал орой босч нэг humгүй хоолой идэл гарч байгаа. Буцаал гарч байгаа тийм. Би бол ерөөсөө өөрхөн бүх юма яг одоо энэ каст хийх юмдаа зориулсан байгаа байхгүй. Тэнгүүд ингээд сэрүүн байх одоо автобусанд явж явах хугацаагаа хүртэл одоо жишээ нь тоглолтуудаа хараал тий. Одоо судалгаа өмнөх статистик энэ одоо тоглогчдын тоглож байгаа тоглогчдын түүх мөх бүх юмыг судлаад бүр ингээд биднэрт мэдээлэл өгөх гээд шүү дээ тийм үү тий. Тэнгүүд бас манай нөгөө ч гэсэн бас тэгж байгаа гэж бодож байгаа. Тэнгүүд бас манайхан бас жоохон хэтрүүлээд байна уу даа л гэж би бас жоохон анзаараад. Яг үнэ. Мэдээж шүүмж бол байх. Яг үнэ. Тэнгүүд арай л бүүлэдэд байна уу да. Тэгээ үгүйсээ нөө шүүмжил байж болно тий. Доромжлол бол хүнийг хил яриагаар нь ч юм уу янз бүр байдлаар доромжлол хуулиар хүртэл хориод шүү дээ. Бүр яг яалчгүй заримдаа бүр нэрээ. Манай гэхдээ бас арай л токсик юм. Одоо үзэж байгаа хүмүүсийн хувьд нэг 15-аас 30 насныхын ихэвчлэн байгаа баг. Аа. Тий. Нэг 80% нь баг дүүргэж байгаа хаа. Тэгээд яг энэ гоо яг залуучуудад яагаад ийм юмнууд хилээд байгаа юм бэ гэж миний хувьд бас боддог шүү. Тэмээ би бас дахиад нэг юм асууж байна. Сайн маш их мэдээлэл цуглуулдаг гэлээ шүү дээ. За чи өмнө нь яг энэ мэдээллээр ингээд мэдээлэл хүргэх контент хийдэг байл. Чи ганцхан одоо мажорд кастрик болсноо мэдээд дахиад маш их мэдээлэл цуглуулах хэрэгтэй болсон уу? Тийм тэгсэн. Одоо чиний мажор сая энэ бүр мажор амар өргөн боллоо шүү дээ. Хэдэн баг орч юу? 32 баг. Чиний мэдгүй багууд мэдгүй тоглогчдс маш их байсан юм байна. Мэдгүй тоглогчд бол зөндөө байсан. Харин тэр болгоны мэдээллийг цуглуулах гэдэг энэ бол манайха маш их ажил шүү. Тэгээ би биндээ жоохон хайртай байгаарай гэж би бас хэлмээр байна. За тэгээд энэ хүрээдс өнөөдрийн дугаараа дуусгах. Нэвтрүүлгийн төгсөлд манай компани гарын бэлэг байгаа. Өө за. Ямар ч юм их нэртэй болж байгаа юм те хүүхдтэй болж байгаа юм. Тэгээд их нэртэй бас аваач өгөөрэй. Сүүр айс гэх будаа байгаа манайх. За тэгээд маш гоё дээд зэргийн будаа бол айл бол нэл хэрэглээ. За тэгээд пампан чипс байна. За мөн саяны айс кракер. За тэгээд Svi Macron гэдэг бас манайх нөгөө нэг Svi брендинг гээ хөгжүүлээ явж байгаа. Svi Macron бас байгаа. За тэгээд өнөөдөр хойлоо 600 грамтай компот тавьсныг хэлэхгүй бас яг 600 грамтай аяг болдог дараа нь гүзэлсний компот бас байгаа шүү дээ. Тэгээд их нэртэй бас авчиж өгөөрэй. Чипсаас чи өөрөө идээрэй. Кино үзэж байгаа. Тэгээд өнөө өрөө чи снекийг бас манайх тааж байгаа шүү. Тэгээд бас би нөгөө подкаст бол нэр хэлдэм ба. Манай бас уут айгуу гоё. Өглөө болгон бас нөгөө нэг аль гэрийн талах сүүгээ авдаг уутан байгаасаа гэж өрөөгөө бас манайх ийм уут хэлгэсэн байгаа. За тэгээд бас маш гоё сонирхолтой яриа боллоо гэж миний хувьд бодож байна. Мэдээгүй зүйлүүд эдсэн маш их мэдэж авлаа. Тэгээд бас даймаа манц хэлхийг хүссэн зүйлдээ хэлсэн баха. Болдог үл энэ 7 хоног 9-7 оны нэгдгээс өмнө цацчихмаар байна миний бодлоор. Тэгээд 9-7 оны нэгдэхэд бүх зүйлүүд бас тодорхой болсон байх бах. Тэгээд ямар ч 9-7 хоног дийн даваа гарагт илүү сонирхолтой зүйл оролцгаая.